Өнөөдрийн энэ бичлэг таны үзэсгэлэнтэй хамгийн чухал хичээлүүдийн нэг гэж би хэлмээр байна. Хэрвээ та амьдралаас утга учирыг хайж байгаа, эсвэл та амьдралаас зөндөө олон асуултуудыг асууж байсан бол өнөөдрийн энэ бичлэгээр дамжуулаад та өөрийнхөө асуултын хариултыг авахд тань туслана гэдэгт би итгэлтэй байна. Хүн болгон ямар нэгэн байдлаар өөрөөсөө болон амьдралаас эдгээр асуултуудыг асууж исэн гэж бодож байна. Миний амьдралын зорилго юу юм болоо? Ер нь энэ яг амьдралын утга учир гэж юу юм болоо? Эсвэл би ямар утга учирыг энэ амьдрал дээр бий болгох гэж төрсөн юм болоо? Хорвоо ертөнд дэлхий дээр яагаад ийм хэцүү зүйлс, трама хүмүүст тохиолддог юм болоо? Гэд эдгээр асуултыг та өөрөөсөө болон амьдралаас асууж байсан бах. Би ч гэсэн эдгээр асуултуудыг асууж байсан мөн хариултыг хайгаад явж байсан. Тэгээд эдгээр асуултны хариултыг олох замдаа би өөрийнхөө биеэс илүү том зүйлийг олж нээсэн. Тийм болохоор таны хувьд ч гэсэн өнөөдөр адилхан байна гэж бодож байна. Тэгээд юуны түрүүнд би энэ бичлэгийг хийхээс өмнө маш их эргэлзэж байсан. Яагаад гэвэл энэ бичлэг нь яг хүн болгонд зориулагдаагүй, зөвхөн та миний өнөөдөр ярих зүйлийг таны сүнс та бэлэн үедээ л би сонсоод ойлгоно гэж бодож байна. Гэхдээ би өөрийнхөө одоо сургалтын гишүүдийг миний энэ өгөх мэдээлэлд таны сүнс сэрэх цаг болсон гэж бодож байгаа учраас өнөөдөр эдгээр зүйлсийн талаар та нартайгаа хуваалцаж байгаадаа маш их баяртай. Таны сүнс сэрсэн үү сэрээгүй юу? Эсвэл таны сүнс чинь сэрэх цаг болсон уу үгүй юу гэдгийг та яаж мэдэх вэ? Хэрвээ та манифест хийхийг хүсэж байгаа бол энэ нь таны сүнс сэрж байна гэсэн үг. Яагаад та өнөөдөр энэ бичлэгийг үзэж байгаа вэ? Яагаад та манифест хийх энэ сургалтанд сууж байгаа вэ? Яагаад өнөөдөр тэ зөндөө олон хүмүүс манифест хиймээр байна, манифест хийж болдсон байна, манифесташны талаар ингэж олон хүмүүс яриад байгаа юм болоо. Яагаад гэвэл одоо дэлхийд даяараа хүмүүсийн ухамсар өөрчлөгдөж эхэлж байгаа бөгөөд зөндөө олон сүнснүүд сэрж эхэлж байгаа. Яг одоо та бид ухамсарын шин эрен үед амьдарч байна гэсэн. Тийм болохоор хүн төрлөختний сүнс нь өөрийнхөө бие буюу хүний бие, хүний мэдрэхүүгээс давсан тэр мэдрэмжийг авч болох боломжтой болж байгаа гэсэн. Жишээлбэл одоо хүмүүстэй квант төсрэлт хийж болдсон байна, манифест хийж болдсон байна гэж яриад байгаа штеп. Энэ нь таны сүнс өөрийнхөө чадварыг одоо олж нээж байгаа гэсэн. За тэгвэл та үнэхээр бүх хүмүүс манифест хийх боломжтой байна гэдэг талаар ойлголтыг авчлаа. Гэхдээ яагаад зарим хүмүүс ерөөсөө манифест хийж чадахгүй байхад зарим хүмүүс маш хурдан манифест хийчихдээ юм болоо? Яагаад зарим хүмүүсийн хувьд нэг талын зүйлээ манифест хийхэд нөгөө зүйлсээ манифест хийж чаддгүй юм болоо? Магадгүй та эд хөрөнгийг татаж чадлаа гэж ботход хайрыг татаж чаддгүй байж болно. Зарим хүмүүсийн хувьд хайрыг татаж чаддаг байлаа гэхэд эд хөрөнгийг татаж чаддгүй байлаа гэж бодъё. Энэ нь ч гэсэн маш утга учиртай байдаг. Хэрвээ би манифесташныг танд маш энгийнээр тайлбарлая гэвэл таны манифест хийх чадвар чинь таны амьдралыг харах өнцөг болон таны гүн итгэл үнэмшилээр суурилдаг гэсэн. Та амьдралыг яаж харж байна? Таны харах өнцөг чинь ямар байна? Та юунд итгэж гин, юуг өөртөө боломжтой гэж бодож гин? Яг тэр зүйлийг та өнөөдөр өөрийнхөө амьдралд бүрдүүлсэн байгаа гэсэн. Би бас анх миний амьдралын харах өнцөг, миний далд үнэн гэж итгэдэг зүйл одоо миний энэ амьдралыг бүтээсэн гэдэг зүйлийг сонсоод итгэхэд мөн ойлгож авахд маш хэцүү байсан. Яагаад гэвэл би өөртөө гайхалтай амьдралыг хүсэж байгаа тийм үү? Өөрийнхөө мөрөөдлийн самбар бүх зүйлийг татахыг хүсэж байгаа. Би өөрийнхөө тийм итгэл үнэмшил, амьдралыг харах өнцгийг тийм ч одоо муу гэж бодож байгаагүй байхгүй юу? Гэхдээ миний нэг ойлгосон зүйл юу вэ гэхээр бидний амьдралын харах өнцөг, бидний энэ далд итгэл үнэмшлийг бид нар өөрсдөө бий болгодгоо. Бидний орчин тойрон харж өссөн зүйлгээ аав ээж сонссон зүйлгээд бүх эдгээр гадаад зүйлс бидний ухамсар, энэ далд итгэл үнэмшил үнэн гэж боддог бүх зүйлсийг бүрэлдүүлсэн байдаг. Хүн дээр суйрлаад сүнсний сэргэлтийн 2 дугаар үе шат эхэлдэг байгаа. Би яагаад ингэж сэтгэдэм болоо? Миний далд итгэл үнэмшил юу юм болоо? Би яагаад
амьдралыг ингэж хардсан болоо гэд хүн дотогшоогоо өөрлөгөө хараад үзэх үед өөрийнхөө трама, амьдралын сорилт, өөрийнхөө сүнсийг ойлгож эхэлдэг. Тийм болохоор би та нарт маш их ийм дотоод ажлыг хийлгдэг. Та эхлээд өөрийгөө болон өөрийнхөө трамаг ойлгох нь маш их чухал. За үүний дараагийн алхам юу вэ гэхээр бидний амьдралд бага зэрэг зөрчилдөөн үүсэж эхэлдэг. Өнөөдөр та яагаад ийм бэ? Өнөөдөр яагаад таны итгэл үнэмшил ийм байгаа вэ? Өнөөдөр та яагаад өөртөө итгэлгүй байгаа вэ гэхээр та өмнөх өөрийнхөө амьдрал дээр байгаа хүмүүсийг гинт бид нар өөрийн ирэхгүй буруу шааж эхэлдэг. Яагаад гэвэл өнөөдөр та тэр хүнээс болоод та магадгүй өөртөө итгэлгүй байгаа. Тэгэл ядуу зүдүү хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн бол таны өнөөдөр сэтгэж байгаа та ямар үйлдэл хийдэгтэй чинь нэгт холбоотой байгаа гэж бодож байна. Тийм болохоор бид нэр өөрийн ирэхгүй биднэрт тэр зүрхний шархлал, трама өгсөн аав, ээж, эцэг, эх, найзууд, экс гээд зөндөө олон хүмүүсийг өөрийнхөө дотор хадгалаад тэр хүмүүст бага зэрэг өс санж эхлэх юм уу маш их гомдлыг өөрийнхөө дотор хадгалцдаг. Таны энэ дотроо авч явж байгаа энэ бүх доогуур хэлбэлцлийн мэдрэмжүүд гэдэг нь ямар мэдрэмжийг хилээд байна вэ гэхээр хин нэгнийг буруу шаах, хин нэгэнд өс санах, хин нэгэнд атаархах, эсвэл та ямар нэгэн зүйл хийхээс маш их шантрах, дотроо маш их айдсыг авч явах гээд эдгээр бүх доогуур хэлбэлцлийн энэ мэдрэмж нь таны энергийн хаалт болоод танд үлдчихдэг. Бид нар бас энэ үүнийг энергийн блок гэж ярьдаг штеп. Тэгээд манифест хийхэд юу танд маш их том хаалт болдог вэ гэхээр эдгээр мэдрэмжүүд чинь таны аавра таныг ингээд үргэлж хааж байдаг. Гэхдээ энэ нь ерөөсөө муу зүйл биш. Яагаад гэвэл хүн болгонд блок байдаг, хүн болгонд ийм хаалт байх ёстой. Үүгээр дамжуулаад таны сүнсний сэргэлтийн бүр дараагийн түвшин эхэлдэг. Энэ нь юу вэ гэхээр таны сүнсний хийсэн гэрээ хэлэлцэл. Таны сүнс энэ дэлхий дээр ирэхээсээ өмнө энэ дэлхий дээр юу бүтээх ёстой вэ? Юу хиймээр байна вэ гэд та энэ хорвоо ертөнцтэй бурхантай гэрээг хийсэн гэсэн. Яагаад та өнөөдөр ийм хүчирхийлэгч хүмүүсийг амьдралдаа сонгосон бэ? Яагаад таны амьдрал ийм хэцүү зүйл, трама тохиолдоод байгаа вэ гэхээр таны сүнс чинь би яг энэ зүйлийг туулмаар байна. Үүгээр дамжуулаад би энэ хичээлийг суралцаж аваад үүнийг бүтээмээр нь өөрийгөө даван туулмаар байна гэсэн өөрийнхөө сорилтыг өнөөдөр та сонгосон гэсэн. Жишээлбэл та нар одоо Oprah Winfrey-г бодоод үзээрэй, бүр ингээд хар бага наснда хүчирхийллийг тулсан штеп. Эсвэл Wizard Lizzy-г бодоод үзээрэй. Эдгээр эмэгтэй хүмүүсийн сүнс нь ямар хичээлийг сонгосон бэ гэхээр би зөндөө олон эмэгтэй хүмүүсийн дуу хоолой болмоор байна. Зөндөө олон хүчирхийлэлд өртөж байгаа, эсвэл зөндөө олон өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хүмүүсийн дуу хоолойг би дуу хоолойнд болоод эдгээр хүмүүс тусламаар байна гэсэн өөрийнхөө зорилгыг сонгосон байлаа гэж бодъё. Үүнийг би хийхийн тулд ямар хичээлийг сонгосон байх ёстой байсан бэ гэхээр эдгээр хүмүүс өөрийнхөө биеэрээ хүчирхийллийг мэдэрсэн, хүнд доромжлуулах, хүнд зодуулах гэдэг зүйл ямар хэцүү байдаг вэ гэдгийг туулсан учраас үүгээрээ дамжуулаад зөндөө олон хүмүүсийн дуу хоолой болж байгаа. Яг үүнтэй адилхан өнөөдөр таны туулж байгаа зүйл болгон чинь ардаа утга учиртай. Энэ нь таны амьдрал буюу дэлхий дээр ирсэн дэлхийн хичээл гэж та ойлгож болно. Жишээлбэл өнөөдөр би эмэгтэй хүмүүст өөртөө итэг гэж зөндөө олон контентийг хийдэг тийм үү. Гэхдээ би өөртөө хамгийн итгэлгүй үеүүдийг туулж утсан. Би хүний нүүрлүүч харахыг хүсдэггүй байсан. Зүгээр л гэртээ ганцаараа хэнийг харахгүй баймаар байдаг байсан. Эсвэл дандаа намайг миний амьдралд шүүмжилдэг ч юм уу те, намайг зүгээр байгаагаар минь хизээж хүлээж авч чаддгүй хүмүүсийг үргэлж амьдралдаа татдаг байсан. Мэдээж энэ хүмүүсийг шууд амьдралаасаа явуулаад ойлгоод уучлана гэдэг үнэхээр хэцүү. Гэхдээ энэ нь миний сүнсний зорилго юм байна. Би эдгээр хүмүүсийг амьдралдаа татсан юм байна гэдгийг ойлгож эхлэхэд бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Яагаад гэвэл бид нар суралцах ёстой хичээлээ суралцаад ойлгох ёстой зүйлээ ойлгох үед эдгээр хүмүүс өөрчлөгдөж эхэлдэг. Эсвэл эдгээр хүмүүс бидний амьдралаас явж эхэлдэг. Мэдээж танд трама өгсөн, танд хэцүү мэдрэмжүүдийг өгсөн эдгээр хүмүүсийг амьдралаасаа явуулна гэдэг тийм ч амархан зүйл биш. Гэхдээ та энэ талаас нь бодоод үзээрэй. Энэ нь та тэр хүмүүсийн төлөө энэ зүйлийг хийж байгаа гэсэн үг биш. Та
өөрийнхөө энэ энергийн блок та тэр өс хонзон бүх зүйлийг өөртөө авч яваад байгаа учраас тэр бүх хүмүүсийн үүрэх ёстой хэцүү мэдрэмж бүх зүйлийг та үүрээд явж гин гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор эдгээр хүмүүсийг амьдралаасаа явуулаад хин нэгнийг уучлаад хин нэгнийгтэй хайраар энэ танд өгсөн травмаг явуулна гэдэг нь та өөрийнхөө энергийн блокийг цэвэрлж гин гэсэн үг. Тэгээ миний хувьд гэх юм бол надад тийм хүнд хэцүү травмаг өгсөн хүн байгаагүй. Гэхдээ би зарим хүмүүсийг ингээ өөрөө ирэхгүй баг зэрэг буруу шагаад байдаг байсан. Жишээлбэл өөрийнхөө эксийнхтэй яагаад намайг миний хүснээр хайрладаггүй байсан болоо, эсвэл яагаад надад тийм хэцүү мэдрэмжүүдийг өгсөн болоо гэж буруу шаадаг байсан. Гэхдээ яг тэр хүнийг одоо ингээд би өөрийнхөө хичээл гэж бодоод ойлгох үед тэр хүн надад эмэгтэй хүн үнэхээр өөрийгөө хайрлах ёстой шүү гэдэг хаанаас ч олж авч чадахгүй тэр хичээлийг миний амьдралд зааж өгсөн байгаа хгүй юу. Тэгээд би хэдий өөрийнхөө эмээ, ээж гээд эдгээр эмэгтэйчүүдэд маш хайртай ч гэсэн баг зэрэг гомдлыг бас өөртөө тээцсэн явж исэн үе надад зөндөө байсан. Ягаад гэвэл манай ээжийн хувьд гэх юм бол надад маш шаардлага өндөртэй байсан бөгөөд би заавал онд сурах хэвээр, сайн хүн байх хэвээр, дээрэс нь намайг зүгээр л чи хөөхөн онцгой биш гэд итгүүлсэн байсан. Тэгээд би ээжтэй баг зэрэг ингээд дотроо гомддог байсан байхгүй юу? Хэдий миний ингээ хамгийн хайртай хүн ч гэсэн. Гэхдээ яг ээжийнхээ талаас бодоод үзэхээр манай ээжийн хувьд яаж өссөн бэ? Ээжийн хувьд хүртэх ёстой хайраа хүртэж байсан уу гэхээр үгүй байгаа хгүй юу? Манай ээжийн хувьд ч гэсэн хизээчтэй тийм халуун, дотн гоё ээжийн хайрыг хүртэж үзээгүй байсан. Тийм болохоор таны амьдралд энэ орж ирсэн, таныг гомдоосон хүмүүс ч гэсэн өөрийнхөө чадах хэмжээгээр, өөрийнхөө мэддэг зүйлээр л танд хандсан байгаа байхгүй юу? Өнөөдөр эсрэгээрээ би ээжигээ улам илүү ойлгоод, улам илүү хайрладаг болсон. Тэгээ бас сайн талын ч гэсэн олж харсан, өндөр шаардлагатай байсан учраас өнөөдрийг хүртэл би өөрийгөө маш их тийм хүчилдэг, шаргуу, дайчин чанарыг өгсөн. Харин надад өмнө нь хэлж байсан, намайг өөртөө итгэлгүй болгож байсан бүх тэр зүйлсийг уучлаад эсрэгээрээ энэ нь миний үнэн гэж итгэх зүйл биш юм байна. Би энэ ухамсарыг өөрчлөх ёстой юм байна гэдэг маш том хичээлийг бас ойлгож авсан байгаа. Тэгээд эмээгийнхаа хувьд гэх юм бол үнэхээр сонирхолтой зүйл нь намайг эсрэгээрээ маш их хайрлаж байсан, хязгааргүйгээр хайрлаж байсан тэр эмээгээ би маш муухайгаар дотроо боддог байсан. Өнөөдөр би юуны талаар ярьдаг вэ гэхээр эрүүл хоолтын талаар ярьдаг, өөртөө анхаарах талаар ярьдаг, дасгал хөдөлгөөн би өдөр болгон хийдэг. Харин миний эмээгийн хувьд намайг баг байхад манай эмээ ямар байсан бэ гэхээр маш олон нөгөө өвчнөд байсан байхгүй юу? Даралт нь ихсдэг, янз бүрийн асуудалтай, тэгээ хөлн хазгандаг, тэгээд маш илүүдэл чинтэй байсан. Тэгээд би дотроо яагаад чи би хизээч энэ эмээ шигээ болохгүй гэж боддог байснаас гадна би дотроо эмээгээ ерөөсөө тэгж хүндэлж хайрладаггүй байсан байхгүй юу? Тэгээд бодоод үзсэн чинь би өөрийгөө ямар муухай сэтгэлтэй хүн байсан юм бэ гэдгийг ойлгож эхэлсэн. Тэр миний эмээгийн сүнс болон миний сүнс ямар гэрээг хийсэн байсан бэ гэхээр миний эмээ тийм болж төрөө тэр хэцүү мэдрэмж бүх зүйлийг туулаад юуг надад заахыг хүссэн бэ гэхээр миний ач охин өнөөдөр намайг хараад ийм мэдрэмжийг аваад бити ийм зүйлийг туулаасай. Намайг хараад энэ зүйлийг ойлгож байгаа учраас надтай адилхан мэдрэмжтэй байгаа болон зөндөө олон ийм эмэгтэйчүүдэд туслаасай гэсэн тэр хичээлийг манай эмээгийн сүнс надад өгөхийг хүссэн байгаа хгүй юу? Тэгээ эсрэгээрээ би бас юу гэж бодож байгаа вэ гэхээр манай эмээ яагаад тийм юм болоо? Яагаад гэвэл эмээгийн маань зарим зан чанар ч гэсэн надад байсан байхгүй юу? Яагаад гэвэл би өмнө хоолноос хамааралтай байж үтсэн. Би одоо жоохон жингийн асуудалтай болохоор ч юм уу өөрийгөө маш их зэмлэж эхэлдэг, өөрийгөө үзий ядаж эхэлдэг. Гэхдээ одоо
бодоод байсан чинь энэ нь бүгд би өөрийгөө хүлээж авах, өөрийгөө ойлгох зөндөө олон эмэгтэйчүүдэд нөлөөлөх хичээл байсан байгаа байхгүй юу? Тэгэд энэ талаас нь хэрвээ та амьдралыг харж эхлэх юм бол та амьдралыг улам илүү ойлгож эхлэн. Тэгээд дээрэс нь хизээж та амьдралын хохирогч байхаа болно. Тэгэхээр энэ бүх таны туулж байгаа зүйл чинь таны сүнсний зорилго юм а. Та эдгээр зүйлсээр дамжуулаад өөрийнхөө сүнсний зорилгыг мэдээ зогсохгүй, өөрийнхөө энергийн хаалт, энергийн блокийг та эвдснээрээ өнөөдөр та өөрийнхөө биеэс давсан зүйлсийг энэ амьдрал дээр хийж, бүтээж, гайхалтай бий болохоор ирсэн ийм онцгой сүнс юм а гэж би танд өнөөдөр хэлмээр байна. Тэгээ өнөөдрийн энэ хичээлийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Тэгээд дараагийн хичээлүүд нь таны улам илүү өөрийнхөө сүнстэй холбогдох болон би бас нөгөө ертөнцөд холбогдсон сүнсний талаар ч гэсэн хичээл бичлэгүүдийг та нарт оруулах болно. Тэгээд магадгүй өнөөдрийн энэ бичлэгийг та ойлгохгүй дахиж үзэж болно. Тэгээд дээрэс нь бас та өөрийнхөө сүнсний зорилгыг мэдгүй байх юм бол та миний танд гаргаж өгсөн энергийн дугаар чинь таны ерөнхийдөө энэ амьдрал дээр хийж бүтээх ёстой зорилго, таны энэ хорвоо ертөнцийн дээр авчрах гэрэлтэй чинь мөн зан чанартай чинь айгүй холбоотой байгааг та нар аль хэдийн анзаарсан гэж бодож байна. Тийм болохоор яг тэр энергийнхаа тоог хараад бас өөрийнхөө энэ амьдрал дээр би юу бүтээх гэж төрсөн юм болоо, миний зорилго юу юм болоо, яагаад надад те ийм хэцүү мэдрэмж, айдас эсвэл трама байгаа юм болоо гэдгийг өнөөдөр нэг та сайн тунгааж бодоод үзээрэй. Тэгээд энэ бичлэг таалагдсан бол та нар маань бүгдээрээ надад комент үлдээгээрэй. За тэгээд дараагийн хичээл, дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.